Энэ европчууд нь костюм бижиг өмссөн хүнийг харахаар эсвэл би ийм тэнэг уцалсан юм уу? Үнэх эвэртэй туулаа харсан юм шиг л байх юм. Би нөгөө Амстердамд явжсэн чи Chinese James Bond гэж. Hey James Bond гэж наагаар. Hey Chinese James Bond гэж. Тэгснэ no James Bond, James Wang гэж. Bond. James Wang. За Ромд ирсээ. Өглөө үүрийн 6 цагт нисээд Ромд ирлээ. Үнэхээр гоё хот байна. Би Ромд анх удаа ирж байгаа. Би тэгтээ миний хүлээлт бол амар доогор байсан Ромоос. Тэгсэн чинь метро дотор нь ямар ч гоё цэвэрхэн. Гэтэ мэдээж нөгөө бас хотлын чинь хэцүү хэсгүүд байгаа шүү дээ, тий. Гэтэл ер нь аюу гоё юм. Тэгээд үнэхээр жинхэнэ жуулчтай хот юм байна. Тэгээд би яг одоо миний ард Колизеум байна. Манай эртний өмнөх 80-аад оны үед баригдсан ийм байшин байгаа. Одоо нэг ойролцоогоор 2000 орчим жил, 1940 жил болж байгаа ийм байшин байна. Тэгээ үнэхээр хажуунаас бол үнэхээр сүрдмээр юм байна. За энийг бол амфитеатр гэдэг нэртэй театр. Тэгээ иймэрхүү театрууд бол яг эртний Грек-Ромын одоо соёл байсан газруудад бол ийм театрууд байдаг. Тэгвэл энэ Колизеум бол яг энэ амфитеатрууд дотор хамгийн том ийм театр юм байгаа. Тэгээ үнэхээр хажуунаас бол үнэхээр гоё сүрдмээр юм байна. Би тэгээ айгуу сони энэ Колизеумыг нэг удаа зүүдэлж ирсэн байхгүй. Тэгээд би юуг зүүдэлж ирсэн бэ гэхээр ингээд айгуу ийм барилга байшин багтаа ийм жоохон элсэрхэг газар байна гэж зүүдэлж ирсэн байхгүй. Тэгсэн чи ер нь бол ингээд эргэн тойронд айгуу их ногоон байгууламжтай айгуу гоё. Тэгээ одоо яг хэрвээ та бүхэн энэ аргашаа ийшээ харах юм бол яг нөгөө дээр үеэрээ байгаа энэ одоо яг энэ театрын хүмүүс орж урдаг байсан юм. Яг одоо манай эртний өмнөх яг Грек-Ромын үеийн миний зургийг хүмүүс аваадах ямар гэж. Тэнийг ихч бүр дагуулж авч. За энэ өстө костюмтэй явах бол үнэхээр бүтэхгүй юм байна. Явсан чи зураг мураг авах гэж бохон солиоч гэж. За. Энд ингээд одоо энэний эргэн тойронд нь бас одоо ингээ нураад унтсан баг янз бүрийн туйрнууд ингээд энийг ингээ бэж илээ. Тэгээ тэр ардаа тэнцээ бас ингээд хотынхон тойр байж байна. Багнууд за тэгэл бас ялгаагүй ялтын хаалга ингээ хотын тойрны тэр үеийн нураад унтсан юмнууд. Тэгээд манай эртний өмнөх гэхэд бол бас сайн хадгалж үлдээч энэ юмнууд. Энэ гэхдээ хамгийн муухай хорлонтой шуунуудлах шиг байна тий. Ингээд цоолоод үрээ ийцэн. Шуу баха. Энэ орлоод байгаа шуунууд мөн баха. Би бол тэгж үзсэн шүү дээ. Түнш хүн ийшээ ингэж авирч ингэж яг нэг ижлэгийн ингэж юу байхгүй шүү дээ. Ингэсэн гинэ. За. Эртний ромчууд аврах чулуун блокуудыг хооронд нь ихтэй төмөр хавчаар төмөр холбоос ашигласан. Харин Ром эзэнт гүрэн дороотсны дараа ялангуяа дундад зууны үед төмөр маш өнтэй болсон үед хүмүүс чулуун дотор тэр төмрүүдийг сугалж аваад хайлуулаад ашигласан. Тэгээд одоо ингээ аягүй авсан болно. Ой ч угаасаа. За би түүл ярьчихлаа. Би ярьчлаа шүү дээ. Би энэ нүхийн шуу ингээд нүхэлчиж гисэн чинь сая интернетээс харсан чинь шал өөр юм. Энэ нүхнүүдийг ингэсэн байна. Энэ том чулуунуудыг хооронд нь холбохдоо ингээд төмрөөр холбосон юм байна. Эртний ромчууд. Тэгсэн чинь дундад зууны үед нөгөө төмрийн олдс багасаад тэгээд хүмүүс энэ нүхнүүдээр ингэж ухаад төмрүүдийг авч ашигласан юм биш үү манайхаа. Тэгээд түүнээс энэ шуу ингээгүй мэн энэ хүний үйлдэлээр ингэж юу яасан юм бэ? Би ичгээ болоод удаж штэ. Окей. Гэтэ яг ингэдэм билээ Аз хүмүүсийн явуулаад hey Jackie Chan юмаа ингэж ойлт юмсан. Европт. Өө яах вэ тэгээд одоо хүн төрөлхтөн чинь тэгэл байгаа л юм штэ. Угаасаа тэгэл байгаа л ингэж явах юм штэ. Одоо яа. Тэрэнд бол нэг эмзэглээд тах юм байхгүй. Энэ нэрээ сүүлд ингэж засаад ингэж нурцсан эсгүүдийг ингэж засаад хүчтгсэн байлээ. Тоосгоор засаад.
За. За Ромоос Босатино гэдэг хот руу явж гин. Тэгээд уг нь би бол Ром руу ирэх гэж юус бодохгүйсэн юм. Яг ч хүмүүс ярианы сонсголоор Ромд юмаа хулгаад талцсан, Ром сталалар, Ром айгуу муухайсэн гэж сонссон хүн болгоод тэгж яриадсан байхгүй. Тэгээд би ерөөс нэг Ром жоо сүржиггүй Парис Марис руу явах болов гэж бодсон байхгүй. Хулгаачаа нэлээд удаан хүлээлээ. Гэвч тэд маань ирсэнгүй. Манайхаа ирсэнгүй манайхаа. Би зүгээр ийм тактик зохиосон байхгүй. Хэрвээ халаасны улгаач угаасаа би чи одоо баг хичнээн удаа автобусанд дуцаа суулчихсан. Халаасны улгаач хүрээдрүүл би эргүүлээд суулчих гэж утсан байхгүй. Уг нь бол тэгсэн чинь тэгээд өөртөө ч ирсэнгүй. Тийм үү. Би бол зүгээр тэгж үзсэн нэг 20 еврогоор юу яагаад карманда хийгээд өгөөш болгонгуудаа эргүүлээд өөрийн нэг халааснаа ядаж 300 евротой явж байгаа бол тэгээ бас нэг Монгол хүн байна даа ч тийм үстэй. Бацаанууд зүгээр яаж хулгайлдаг зааж өгье гэж утсан ч аа нэгэд өөртөө гарч ирсэнгүү. Ром бол үнэхээр гоё юм байна. Би бүр Ромд ингэмээр юм байна. Дараа бүр нэг хэдэн өдөр зарцуулмаар юм. Ядаж 3-4 өдөр зарцуулаад бүх юмыг үзээд дээрээс нь бас нэг айгүй гоё Монголд бүр дэлгэрүүлмээр нэг гоё соёл байна. Италичууд зөвхөн ромчууд гэж амар юм нялуун бүр хаасайг бол үнсэлцсэн, өнгөлцсөн, тэрвэрлцсэн, бие бинийгээ илсэн хосууд байна. Тэгээ энэ соёлыг бас гоё Монголд нэвтрүүлмээр байна. Би очиод яг бумаагаа бас ингэж гоё олон нийтийн газар нөгөөдг маань бол зөвшөөрдөм болоо зөвшөөрдөг болоо. Цагаа илж таалаад үнсэж өнгөөд бас нэг гоё эрхлүүлэх гэж бодлоо. Нэг тийм гоё бодол төрлөө надад. Ийм юмнууд айгүй таалагдлаа. Тэгээ Ром бол үнэхээр гоё байна. Тэгээ Милан Зилан бүр гоё гинэ. Амар ганган хүмүүс. Ром бол үнэхээр хүлээлттэй тавсан. Үнэхээр гайхалтай байлаа. Баярлалаа Ром. За Поситано гэд газар ирсэн байна. За та хэд ийшээ харалтай. View минь амар гоостой ёо. За тэгээд ер нь бол айгүй тийм эртний барилгуудтай заяа. Хэдүүлээ доош 70 эрг рүү явж үзье. Зүгээр яг үннийг хэлэхэд байна шүү дээ. Ийшээ бол хосороо ирмээр газар байна. Тэгээд маш тийм гоё романтик байхыг хүсвэл ийшээ ирмээр юм биш юм аа. Ийм гоё. Shit. Ингээл ерөөс мангар нарийнх амар нарийнх явдаг хэсгүүдтэй. Юуны зам нь машин зам гэхэд нэг л урсгалтай зөө. Тэгээд нөгөө аим мангар өндөр учраас хоёр машин зүрх ямар ч боломж авахгүй нэг ирэл зүрх. Тэрийн хард ингээд ийм явах зам ийм нарийнх хардаг. Ингээл нарийнх. Ямар юм бэ? Яг энэний өмнө Соренто гэдэг газараас бас үнэхээр гайхалтай зөө. Мангар том өндөр хавцлын дээр ингээд байшингуудаа барьцсан. Энэ бас мангар гоё ингээд ийм өндөр уулан дээр ингээд үнэхээр ажилсаг ард түмэн гэдгийг харагдчихж байгаа маа. Үнэхээр гоё барьсан. За би та бүхэнд одоо ийшээ дээшээ хараар амар гоё вьютэй. Үнэхээр гоё.
Өнөөдөр болохоор Итали улс одоо энэ шинэ Итали улс байгуулагдсны 80 жилийн баяр болж байгаа. 1946 онд байгуулагдсан. За та ийшээ хардаа. Энэ баг хотын төвн юм шиг байна өө. Энэ дээшээ хардаа. Энэ сүмийг хардаа. Йоо. Яа гэдэг юм бэ? Яа гэдэг юм. Тэр дүр энэс нарийнхан гудамж байгаа зөв баг ингээд нэг хүн явах. Хоёр хүн зүрх боломжгүй гудамж байгаа. Би тэрийг удахгүй үзүүлнэ за. Stop it. Энэ лимоноор амар алдартай юм шиг байна. Хамаг юм л лимон. Энэ нэр ямар гоё газар юм. За ингээд бич дээр ирж байгаа юм байна те. Далайн хэрэг дээр ингээд ирж байгаа юм байна. За энтхийн хоолны газрууд бол үнэхээр гоё юм билээ. Гэтэ бол нэлээд үнэтэй нэг дундаж хоол нь 30 евротой байлаа. 30 евро гэдэг чинь юу юм бэ? Монголоор 120 мянган төгрөгөөр нэг удаа хоолнд орно гэсэн. Тэгэхээр 3 өдөрт 3 удаа орно. Гэтэ тэр чинь нэг хүний хоол шүү дээ. Хоёулаа бол нэг ойролцоогоор нэг удаадаа 60 евро. За боли өдөрт 2 удаа хоол идэх юм бол овоо хөрх Монгол хороо. Би ч бүр ийм эстэй юм байна. Өө эсг нь ийм хайрхтай юм. Амар гоё. Дулаахан байна. Далаа үнэхээр гоё дулаахан. Орой болж байгаа бол нэг айхтар хүмүүс сэлэхгүй байх шмэ нөө. Амар хайрхан юутай болохоор яг нэг давсан дээр гიშгдэг нэг тийм физик имчилгээ байдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг юм. Том том хайрхтай. Ой мэн нөө. Би энд бол өстой нэг юм үнэхээр бодон л хэлээ. Энэ бумаагаа бол заавал ийшээ авчих хэрэгтэй байна. Бумаатаа бол заавал ирмээр юм. Гэхдээ хоёулах нь яг хүүхдтэй ирвэл хүүхдтэй ирсэн хүмүүс бол зөндөл байна. Гэхдээ энэ зам мамын байдал ингээд юуг нь харахаар яг хүүхдэд жоохон тохиромжгүй юм билээ. Тэгээ нэг зам нь амар нарийнхан болохоор машинууд тэгээд нөгөө юунууд яваад мопеднууд яваад жоохон хүүхдтэй явах жоохон осолтой санагдсан. Тэгээд дээрэс нь амар юм ихцэгц өндөр уулнууд байсан учраас энэ бол үнэхээр заавал ирэх ёстой газар байна манайхаа. Үнэхээр тасарсан юм. Үнэхээр Итали улс миний зүрхийг авч одлоо. Оч тавч авчдэр. За ёо би үнэхээр юу ч ярмааргүй байна бүр нэрээ ёо. Энд бол арай л амар бүр мэдхгүй юу гэж хэлэхээ бол мэдэхгүй байна. За хулгай зэлхий байхгүй юм байна. Дээрм алга хинчээ. За тэгээд ерөөсөө яг юм Итали мэдрэмж авъя гэвэл энчээ ирэх юм бол үнэхээр жинхнээсээ Итали мэдрэмж авах юм байна. Энэ газрыг бол нэр яагаад бүх юм нь гоё юм аа. Бүх юм хүмүүс нь ч гоё. За дээрэс нь байшин барилгууд бүх юмнууд нь амар гоё юм байна. Манай хамт явж байгаа хамтрагч одоо яг энэ камераар зогсож байгаа чимэд маань нэг юм гоё үг хэллээ. Тэр нь юу гэсэн бэ гэсэн чинь ер нь бол энэ бол үнэхээр жинхнээсээ газрын дэвааж юм байна. Амар гоё юм. Тэгээ манай битэрийн явж байгаа аялал яг ингэж яваад байна. Дээш ингэж өгсөж яваад. Улмал гоё болоод. Үнэхээр энэ газар ирсэндээ маш их баяртай. Би энэ чи дахин хэлмээр байна. Бумаага заавал дагуулж авчирна энэ чи. Үнэхээр гайхалтай газар.
Positano. Тий. Positano гэдэг нэртэй. Positano гэдэг нэртэй хот бол биш заяа. Тосгон юм шиг байна. Эрэг ч юм уу те. Эрэг дээр байдаг ерөөсөө ингээд хоёр одоо юм талдаа юм ингээд яг уулан дээр барьсан. Тэгээд энэс цаашаа бас уулан дээр. Тэгээд яг л нөгөө эртний грек ромын домог одоо юу гэдгийг те нөгөө кино менон дээр гардаг шиг л яг л тийм л газар. Ингээд эрэг дээр ингээд амар өндөр баг худалчийн дорог за арайч 90 градус шиг 80 градус дээр ингээ байшингуудаа байрчт юм. Энэ нөхдүүд бол ерөөсөө юмыг шаал гэсэн бо шаадаг юм байна ерөөсөө. Барина гэсэн бол барина. Тэ одоо хийн гэсэн бол хийн. Ерөөсөө хідэн градус дээр чамаагүй байшингаа барьчин, замаа тавьчин тэ. Энэ зам мам нь бол мангар нарийнхан замтай. Гэтэл замаа тавьсан байхгүй. Тэгээ хэрвээ виз гарч ил ер нь Италиар л явмаар юм. Би Швейцараар явж үзэж байгаагүй. Швейцар гоё гэсэн. Тэгэхээр Швейцар жоохон үнэтэй гэж сонссон. Итали бол Швейцараас хамаагүй хямдхан мөртлөө байгаль түүх мөнх бол үнэхээр гоё юм байна. Don't baby. Үнэхээр гоё гайхалтай юм байна. Тэгээд. За одоо өөр олон юм нурчаад явах тий. Гоё юм. За манайха хар хорин фестивал дээр ирэх бүр үнэхээр даг хоёр артистыг та бүхэн танилцуулж байна. Энэ бол Casablanca. Би бүр амар олон жилийн өмнөөс энэ хоёрыг бүр Instagram дээр дагдаг үнэхээр шүтдэг байсан байхгүй. Энэ хоёр нөхөр яадаг вэ гэхээр шууд лайв перформанс шууд явдаг. 2024 оны Майамид болсон Ultra Music Festival дээр энэ хоёр ороод ялга авсан. За тэгэд энэ хоёр хар хорин фестивал дээр 360 градусын LED дэлгэцний доор Монгол залуучууд дээр өөрсдийнхөө перформансыг хийгэр болсон байна манайха. Тэгээ ирж үзээрэй 8 сарын 22-23-нд хар хорин фестивал болно. Тэгээд та бүхэн өөрчийн тэгээд би бол заавал очиж үзнэ. Энэ үнэхээр амар юм болно. За тэгээд өөр маш олон үнэхээр лаглаг дижнер ирэх юм байлээ шүү. Тэгээд нэг орой Бутави хар хорин Visual Art and Music Festival манайха 22-23-нд студионд уулзцаая. Neighbors. Дахиад нэг наач мөр арай л амар өгсөв шүү гэдэг. Чимдээ чи залуу хүн биш шүү гэж байна. You are not young. Ятраш. Тийш амар өгсөв юм тий.